Дэлхийн түүхэнд хамгийн баян хүмүүс. Cornelius Vanderbilt бол Америкийн аж үйлдвэрийн хувьсгалын үед өөрийн хүчээр босч ирсэн тэр бомбнуудын нэг билээ. Тэрээр Америк нэгдсэн улсын төмөр зам, усан онгоцны магнат байсан бөгөөд 19-р зууны хамгийн баян бизнесмэнүүдийн нэг байсан. Henry Ford бол дэлхийд алдаршсан Америк нэгдсэн улсын Ford Motor компани үндэслэгч бөгөөд анх удаага үйлдвэрлэлд угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн хүн юм. Судлаачдын тооцож буйгаар түүний хөрөнгийг өнөөгийн үнэлгээгээр тооцож үзвэл $200 тэрбум болох аж. Jacob Fugger нь Европын түүхэнд хамгийн баян хүмүүсийн нэг юм. Тэрээр Европын санхүүгийн системийг хөгжүүлсэн анхны магнатуудын нэг. Түүний хөрөнгө нь тухайн үед Европын улс төр, дайн, худалдаанд асар их нөлөө үзүүлсэн билээ. Түүний хөрөнгийн хэмжээг өнөөдрийн ханшаар тооцвол ойролцоогоор $400 тэрбум гэж таамагладаг. John Rockefeller Америкийн анхны долларын тэрбумтон бөгөөд тэрээр 1870 онд Standard Oil компаниг үүсгэн байгуулад 1897 онд албан ёсоор тэтгэврт гартлаа удирдсан байна. The New York Times сэтгүүлийн тооцож гаргаснаар түүний хөрөнгө нь $423 тэрбум тэмцэх хөрөнгөтэй байжээ хэмээн тооцолсон байна. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн өглөгч тэрбумтон хэмээн алдарсан Andrew Carnegie дэлхийд кокос, ширэм, гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч аврах том Carnegie Steel компаниг үүсгэн байгуулжээ. Гангийн магнат болсон Andrew Carnegie хангалттай хөрөнгө хөрөмтлүүлсэн гэж үзээд 1901 онд компаниас санхүү JP Morgan одоогийн ханшаар $400 гаруй тэрбум ханшаар худалдан дэлхийн толгой баян болсон юм. Хоёрдугаар Екатерина хатан хаан нь 1760 онд Оросын хаан ширээг булан авч 34 жил хаанчилсан Оросын түүхэнд хамгийн урт хаанчилсан эмэгтэй төрийн тэргүүн болсон явдал. Түүний хөрөнгийг өнөөдөр тооцож үзвэл $280 хөрөнгөтэй бөгөөд тэрээр Оросын эзэнт гүрний цэргийн стратеги чухал үүрэг гүйцэтгэж Орост үргэлжилж байсан инфляц өссөн нэмэгдэж буй ядууралтай тэмцэж үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Цезар Август бол Ромын эзэнт гүрний анхны эзэн хаан бөгөөд Ромын бүгд найрамдах улсыг хаанчил руу шилжүүлэхэд гол үүрэг гүйцэтгсэн хүн юм. Ромын газар нутгийг өргөжүүлж армийн тогтвортой байдлыг хангаж худалдаа, зам тээврийг хөгжүүлсэн. Жозеф Сталин 20 гаруй жилийн турш зөвлөл холбоот улсын таранхуулагч байсан бөгөөд Оросын эдийн засаг ард түмнийг коммунист шинжилэлд илүү чиглүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн. Түүний хөрөнгө нь 1950 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 орчим хувийг эзэлж байсан бөгөөд түүний цэвэр хөрөнгө өнөөдөр ойролцоогоор $11.1 болох боломжтой. Агуу Акбар нь Монгол эзэнт гүрний 3 дахь эзэн хаан байсан бөгөөд ижил төстэй хөрөнгөтэй Европ улсуудаас илүү тансаг амьдралтай хэв маягаар амьдардаг байв. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацаанд тансаг орчинд амьдарч эдийн засгийн сайн чухал стратегийг баримталж Монгол эзэнт гүрнийг гайхалтай өнөр баян болгожээ. Эзэн хаан Шинзон сүн гүрний 6 дахь удирдагч байсан бөгөөд эдийн засгийн оргил үед тэргүүлж байв. Эзэн хаан Шинзог захирч байх үед сүн гүрний дэлхийн нийт баялагын 30-40%-ийг хянаж байсан бөгөөд энэ нь өнөөдөр ойролцоогоор $44.5 болох боломжтой. Чингис хаан бол дэлхийн хамгийн том эзэнт гүрний хамгийн хүчрхэг удирдагчдын нэг юм. Монголын эзэнт гүрний жинхэнэ баялаг тодорхойгүй байсан ч олон тэрлэн доллараар үнэлэгдэх алмаа зэртэн 2 сая тонн алт, түүнээс дээш их найдаар үнэлэгдэх бусад эрдний чулуунууд байсан гэв. Энэ болон түүний эзэмшиж буй газар нутг нь эзэнт гүрнийг 120 их найд $10 хөрөнгөтэй болоход хүргэнэ. Манса Муса бол Мали гүрний 9 дахь захирагч байсан бөгөөд эдийн засгаа маш хүчрхэг болгож дэлхийн бусад улс орнуудын нийлүүлснээс ч илүү их мөнгийг хяндаг байсан. Түүний эзэнт гүрэн дэлхийн алт үнэт эрдний 3-1-ээс илүү хувийг эзэмшиж байв. Түүний баялагийг бүрэн тооцох боломжгүй гэсэн судлаачид мөн их бий.